Сайн бацгаана уу. Хэрэгтэй хамтаа хэлцээ чингүс зүгтийн подкаст маш эргэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочлоор маркетер Янжин Ламгч маань хүрэлцээсэн байна. За сайн байна уу. Чингүнээ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд. За тэгээд өнөөдрийн миний яг ярихыг хүсэж байгаа сэдв маань болохоор яг мэргэжил сонголт тэгээд илүү маркетингийн менежер гэдэг мэргэжлийн тухай яриад илүү яг тийм маркетингийн менежер болохыг хүсэж байгаа хүмүүстэд зөвлөгөө өгөх, илүү хэрэгтэй мэдээлэл өгөх талаас нэрэлцэж бодож байна. Таас өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За намайг Янжин Лам гэдэг. За ер нь бол яг маркетинг менежер мэргэжлийг сонгоод гэх юм айгүй дүүлэнтэй сонгож байсан байхгүй юу. Тэрийгээ соёлоо гоё түүхээс авалцаач. Одоо бол яг маркетераараа ажиллаад, маркетинг менежерээр ажиллаад 3 жил болж байна. Тэгээд оюутан байхдаа ер нь бол ажиллаад эхэлсэн. Тэгээд яг энэ мэргэжлийн юу олцсон. Ер нь зарим хүмүүс төгсөөд ажилладаг шүү дээ. Миний хувьд аяга азтай гэхөө өсөл тэ. Сурж байхдаа. Тэгээд сурж байхдаа ер нь яг мэргэжлэрээ ажиллаад эхэлсэн. Тийм болохоор нөгөө ажлын залуухан ч гэсэн одоо ажлын туршлагаараа нэг илүү байгаа юм уу тий. Тэгээд ажиллаад ер нь бол бичэндаа тийм мэргэжилтэй бол нөгөө нэг үнэхээр хайртай бүр яг орцсон хүн гэж бол бараг хэлэх баха. Тий. Ер нь аягүй дуртай мэргэжилтэй. Өөр одоо сонирхож орж ирсэн. Хэдэн жил ажилласан гэсэн үг вэ? Одоогоор би чинь 19 онд ажилласан. Тэгэхээр одоо 3 жил болж байна гэсэн үг. Хүүхдээ хасал ер нь өөрийнхөө олсон бах та тийм юм амар зараад. Үгүй. Наад тэгж хэлж болохгүй. Тэгээд яасан бэ гэхээр айгүй сонирхолтой л да. Би анх нөгөө нэг 10 жилээ төгсөөд тэгээ яг ингээд нөгөө Яш Мэш гэл ингээд айгүй олон юм болдог шүү дээ. Ер нь 7 дугаар ангиас ахуулаад мэргэжил сонголтондоо санаа зовж ирсэн. Тэгээ явж байгаа нэг аав ээжүүд ч надад санаа зовол би өөрөө санаа зовол тий. Тэгээ тэрэн дотор болж хаад айгүй олон юм сонголтууд байсан байхгүй. Тэгээд 7 дугаар ангид яж хат эмч болъё гээл тий. 8 дугаар ангидаа цахилгааны инженер болъё гээл тий. За нэг ингээд орсоос топ модель бол санагдал тий. Амар гоё ихч гараал тий. Тэр үед ч нөгөө нэг гоё гэсэн болгоны гээл энэ болчих. Эсвэл аав ээжүүд гоё цалин өндөртэй гэж ирэх юм бол за тийш орчих гэдэг ч юм уу тий. Энийг сонгочих гэл нөгөө өөрөө орно айгүй ороо босгаа сонголтондоо яг үнэнч биш байсан байхгүй. Тэгээ ингээд явсаар хагаад нөгөө 10 дугаар анги болвол за 11 болвол тий дунд нь тэгээл эмч мэмч янз бүрийн юм болъё гэж бодож явж байгаа л тэгэл 12 дугаар ангийн энэ жилэн болсон байхгүй. Нэг мэтгэхэд нөгөө нэг сонголтууд ч байхгүй юу ч байхгүй яаш өгөхгүй л хичээлээ сонголт ирсэн тий. Тэгэл нөгөө хичээлүүдээ нөө бууддаг шүү дээ. За физик хамаагүй аль бүх хичээлээр гээл тий. Тэгээ яг тэгжсэн байхгүй. Тэгэл аягүй олон хичээлээр яаш өгсөн. Тэгэл өөрөө нөгөө сонголтыг авч чадаагүй байхгүй юу. Тэгээ явж байгаад нөгөө хамгийн сүүлд яасан гэхээр нөгөө яг сургуульчгүй тэгээд сонгосон одоо мэрэгжилч байхгүй болсон. Бүх сургуулиудынхаа яг нөгөө эргэлцээрээ л нөгөө хүмүүсийн хуваар нөгөө нэг хуваарууд бүгд хадаа болсон. Тэгээд ер нь бол яг над дээр л хувийн сургуульд ороход үлдсэн байхгүй юу? Тэгээд ер нь явж байгаа л нөгөө нэг аав ээжтэй аав ээжүүдээ тэрхэд чинь нөгөө нэг намайг бол банкны ангид оруулахыг хүсэлтэйсэн. Тэгээ яг хөтө нөгөөдөг чинь зөрүүлж чаад аав ээжтэй банкны ангид орсон. Тэгээ банкны ангид ээж байгаа 2 дугаар курс хүртэл энэ банкны ангиар сурсан юм. Тэгээ яхаасан бэ гэхээр өөрөө нөгөө нэг би чинь нөгөө банкны анги ингээл сонгоод орсон. Гэтэ надад бол таалагддаг лээсэнтэй хичээлүүд маань. Тэгээ яг ингээд нөгөө волонтер хийгээд ингээд банкуд дээр очивол тий. Тэгээ ингээ харахаа яг миний яг хүсэж исэн зүйл мөн үг ингээ дотроос бас нэг асууад юм лээ. Яг одоо яг нөгөө зүгээр нь ингээд нэг юм хичээлээ хийгээд ч юм уу ингээд нөгөө практик дээрээ очиж сураагүй зүгээр багш нарын хэлдгээр ингээ ойлгоод ч юм уу тий. Зөвхөн нэг юм хүнээсээ мэдээлэл аваад нэг одоо их сурвалжаас мэдээлэл аваад байгаад ах юм бол яг өөрөө нөгөө практик дээр очиод харах юм бол асуудаг юм байл л дээ ингээ дотроос бас мөн чи яг мэрэгчээ сонгох зүг үү гэдэг ингээ. Тэгэхээр яг нэг тийм биш юм шиг санагдал тий. Тэгээ айгүй олон газар тийм нөгөө нэг сайн сайн юм биш. Ер нь волонтер айгүй хийжсэн. Сайн айгүй болчихсон. Тэр нь эргээд нөгөө маркетинг менежертэй намайг бацаалуулсан гэж байна. Тэгэхээр сайн дурын ажил хийж агаад тэгээ маркетинг менежер. Тэр хүн дүүлэнтэй болсон гэсэн. Сайн ярьсан зүйлээс мах тий. Ер нь ангиас нөгөө сургуульчгүй яжгүй болсон зүйл бодоол. Тэгээл аав ээжийн шахалтаар ороод тий. Тэнгүүтээ нөгөөхөө ингээд яхаач мэдэхгүй явж байгаа л тий. Тэгээд яг тэндээс яасан бэ гэхээр ингээд нөгөө нэг яг мэргэжил сонгоход хамгийн чухал нөлөөсөн зүйлнээс одоо яг таадын яг ингэ ч юм уу нэг үеийн хүмүүс байгаа шүү дээ. Клубт аягүй явдаг гэсэн юм. Тэгээд клубт яваад тэрнгээрээ нөгөө хүүхдүүд эсээ хөгжүүлдэг шүү тий. Би бинээсээ ингэ хөгжөөд явж исэн бас аягүй тийм нөлөөлт юм шиг байсан. Одоо ялангуяа найз нь зөвлөдөг тий чингүнээ үнтэй ярихдаа аягүй гой зөвлөгөө өгчдөг. Тэнгүүд чинь би зөвлөгөө өгдөг тийм талын одоо авиа
university skillтэй хүүхдэд ямар мөчс тохирохыг ч юм уу те адаглал тэгэж бодоход ч надад ингээд мэрэгчлүүдийн ингээ хүнтэй харьцсан хүнээс хүнтэй харьцдаг хүнээс техниктэй харьцдаг мэрэгчлөө гэл те ингээд би нөгөө за ер нь хүнээс хүнтэй харьцдаг мэрэгчлийг сонгох хэрэгтэй байна ч юм уу ингээд нөгөө нэг бас хажуу талын хүнээс өөрийгөө дүгнэх өөрийгөө дүгнэх те тэгээ босод ээж чаавад ч чамаа яг явж хүмүүжүүлсэн те тэр бас юмнуудаа ингээд юу бодоод тахаар ингээд ер нь сонголтууд нөлөөлдөг юм л дээ. Одоо ингээд би 9 дугаар анги авахгүй юу. Тэгээд ингээд одоо ингээд 10 дугаар ангид орох гээд яг ингээд 4 хичээл сонгодог юм байна лээ. Саяхан л одоо ингээд мэдээл 4 хичээл сонгоод тэнгуут ингээд манай ангийн хүүхдүүд ингээд сонгохдоо ингээд за ер нь ингээд мат физик ингээд биологч юм уу те ингээд ерөнхий нийгэм ингээд сонгоч идөө. Тэгээд цаашдаа тэгээ болох байлгүй те. Ер нь тэгэл гол юмаа сонгоцсон байхад жирний яг ямар ч мэрэгжил болсон. Тэгэл ер нь болондоо гэдэг амар сэтгэлдэлтэй л яваад байна гэж харсан. Миний нөгөө анханасаа нэг хуйлж олно гэж жоохон бахсан бодоод тэгээд тэрнийхээ төлөө нийгэмээ ч юм уу те нэг хэрэгтэй ч л тэгээд энэ дээр ер нь юу гэж бодож байна. Сая таны бас ярьсан ингээд түүхийч сонсонгууд бас ингээд одоо 9 дугаар ангид чинь бас хэдий хоол сонсогдож байгаа ч гэсэн нэг л мэдгэд өнгөрөөд те аль хэдийн ингээд мэрэгчлээ сонгоход ялангуяа одоо ч гэсэн одоо ингээд 12 дугаар ангийн маань ч юм уу одоо мах иш нараас одоо удахгүй 12 дугаар ангид төгс болж байгаа ээш хөхгөөд нэлээд бэлтэж байгаа 9 дугаар ангийнхаа хувьд ч гэсэн ер нь бас яаж цаашдаа яг ямар мэрэгчлэрээ илүү судалж авах гэдэг учраас маркетингийн менежер гэдэг гоё мэрэгжлийн тухай ярих гэж бодож байна. Сүүлийн үеч гэсэн маш эрэлттэй байгаа мэрэгжил, маш чухал мэрэгжил, хаанч байх хэрэгтэй мэрэгжил гэж бодож байна л да. Тийм. Ер нь бол бизнесийн байгууллагын аягүй чухал нэгж гэж боддог. Тийм. Тэгээ одоо бүхий л бизнесийн байгууллага тий ер нь бол маркетинг багтай, маркетруудын одоо маркетинг албатай. Тэгжиж нөгөө нэг бодлого болон борлуулалтын нэгж хоорондоо уялдаж бизнесийн үйл ажиллагаа бүгдээрээ аягүй нэгж байжж ер нь бол компани ингээд үйл ажиллагаа урт хугацаанд үргэлжлэдэг гэж болох байхгүй юу. Тэгэхээр яг үзэж байгаа дүү нартай ингээ ойлгомжтойгоор хэлэх юм бол ер нь бол ингээд нэг одоо би ингээд энэ ном бүтээх хүртэл энэ номыг яг чингүүнээд зориулж би чингүүнээгийн ингээ хүсэж исэн зүйлсээ яг ингэ зориулж те ямар байх вэ манай хэрэглэгч юм бэ те чингүүнээ юу хүсэж байна гэдэг зүйлсийг хамгийн ингээд сүлд нь олдог тийм нөгөө нэг ирж хайдаг тийм чиний санаачлагч хүн байдаг гэх юм уу. Ер нь бол байгууллагад хамгийн хэрэгцээтэй нөгөө нэг цоглог зүрхэн гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр яг тэр нь гэсэн. Яг биеийг хөдөлгөждөг, биеийг чиглүүлждэг, биеийг ингэ хэмждэг те. Ингээ бүхий л нэг урагшлах гар бүлийнүүд хөдөлгөж хэмждэг ч юм уу те. Яг энэ зүрхний явтай зөвлөж болно. Тийм шүү дээ хамгийн чухал. Тэгэхээр таны хувьд одоо алдаж ирсэн гэх юм уу одоо ингээд мэрэгжлийн сонгох дээр бас ингээд жоохон тийм хэлцээ ч юм уу тий. Тэгээ яг ярьдаг шиг алдаанаас суралцдаг гэхээр танд одоо яг хамгийн сайн одоо ойлгож ч юм уу тий. Ер нь ингэх хэрэгтэй байна да. Би яг гол нь л энэ дээрээ алдчихлаа. Би нэрээ хэрвээ нэрээ хэдэн жилийн өмнөөсөн бол гэж бодож ийсэн зүйлсүүдээ одоо жинхэнэ манай үзэгчид маань зөвлөгөө өгөөч. За ястаа яг нэг юм айгуу сайн ойлгож авсан. Тэрийгээ ч гэсэн ер нь бол айгуу дүнэртэй хэлэх дуртай гэх юм уу тий. Би яг тэр үед нөгөө нэг гой сургуульд орчих юм бол гоё юм байна гэж боддог байсан байхгүй. Ямар ч мэрэгчлэр хамаагүй. Чингүнээгийн хувьд бол ингээ хуульч гэдэг ингээ бүр ингээ батсан тэр сонголтод нэг байгаад шүү. Миний хувьд гэх юм бол яг чам шиг байгаагүй байхгүй юу. Яг ингээд амар олон юмнууд ингээд урагч бодлоо төрдөг байсан тий. Нэг ингээд найз нь гоё мөжлөгч юм бол тэр нэлээд гож хэлждэг тий. Тэгээ яасан бэ гэхээр ингээд яг мэрэгчлгүй авангууд сургууль биш мэрэгчлээ зүг сонгох гэдэг юм аягүй чухал юм билээ. Тэгэхээр би гоё сургуульд орчих юм бол болоо ямар ч мэрэгчлэр хамаагүй гэдэг ч юм уу тий. Одоо университет ч юм уу сэжист орчуулдаг болоо тий. Түүнээс л ямар ч мэрэгжил надад чухал биш ээ ингээд боддог байсан байгаа байхгүй. Тэгвэл хамгийн эцэст нь нөгөө чиний юу чаддаг чамд ямар өгдөл байна вэ гэдэг нь чи яг бусдад юу ингээд өгч ин тэ. Тэрийг ингэж хүн аягүй сайн бодчих яг би юм мэрэгчлээ болох юм байна гэж сургуулаа дараа нь сонгосон зүг юм шиг санагдсан. Сургууль бол бүр номер 1 бүр одоо асуудал биш шүү гэдэг зүйлийг хэлдэг. Чи ямар сургууль төгссөн бол гэтээ чи гол нь хэн болох гэж байна гэдэг юм. Тэгээд яг энэ дээр ч гэсэн хүүхдүүд жаан сурах бай, Harvard, School, жаан сурах бай, Moose, Oxford ч юм уу тийм ингээл энэ тэмдгийн сургууль. Ямар мэрэгчлээ сурах бай гэвэл ингээд гацах яг тийм зүйлсүүдээс яг харагддаг тийм бай тээ. Яг хамгийн чухал нь хэлээд
юу юм бэ гэдгийг эхлээд олох хэрэгтэй байна шүү дээ. Би бас ингэ уншижсэн хамгийн чухал нь гүнжийг аврах уу эсвэл лууга алах уу гэдэг. Тэр ингээд гүнжээ аварчдаг гэсэн чинь лууга алаагүй байдаг. Тэгээд ингээд яг тэрнтэй адилхан яг санагдлаа миний хувьд. Тийм учраас хамгийн эхлээд ер нь яг өөрийнхөө ур чадвараас харж байгаа ч юм уу те энэ маш олон хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй байх гэж бодож байна. Багш нар эмч болохгүй да. Эмч чинь цаашдаа мөнгө их болно шүү дээ. Тиймэрхүү сонсоход бүр ингээд гайхдаг. Тийм. Энэ яг уу надад тэр шууд нөлөөлдөг гэсэн. Ер нь бол. Тэгээ нөгөө нэг яхаач мэдэхгүй ингээд сонголтон дээр эргэлдсэн те. Тэр үед ингээд багш шилжлээ оо гоё юм байна гэл те. Эсвэл аав ээж одоо ингээд янз бүрийн энэ мэрэгжил чинь ингээд хэрэгтэй чамд манай гэрийнхэн донд чи ингэх хэрэгтэй гэл те. Манай удам дэмж байхгүй. Манай удам дэмж байхгүй чи юмч олох хэрэгтэй гэл те. Тэгэл химийн дэмжээд авчиж олгочдаг ч юм уу те. Тэгдэгч тэгэхээр нөгөө нэг хүүхэд хэрэгтэй юм байна гэл би яг тэр миний хувьд гэх юм бол яг тэр үгийг ойлгоцсон байсан. Би айгаа олон ингээд янз бүрийн дугууланд явж үзээл те. Нэг физикт явж ирсэн нэг одоо химийн дэмжээнд яваал те ингээл нэг өөр ингээл юм уу туршиж үзэл. Ингэсээр л нөгөө нэг ингээд авч үлдсэн юм байхгүй болчдөг ч юм уу те. Надад яг ингээд бүх зүйлийн 100% гэх юм бол нэг бүх зүйлээс энчгээд 1% гэдэг шиг л байсан байхгүй юу. Тэг яг төв яг ингээд гоё ингээд яг юм биш. Яг математиктай сайн биш. Яг монголтой сайн биш те. Тэгэл нэг дундаж мөртлөө ингээд явждаг юм байсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг эргээ яэш гэдэг аюул чухал юм байна шүү дээ. Эргээд одоо бид Монголдоо сурж байгаа сурахаар шийдсэн бол Монгол хэлийг сурах төгсөж байгаа л дээ. Тэр сонголтыг аюул сайн харах хэрэгтэй. Тэгжээч нөгөө нэг ямар одоо хичээлээр бэлтгэх үү те. Би яг юу хүсээд энэ хүмүүст юу өгөөд юм гэдгийг аюул сайн олох хэрэгтэй л гэж таниад байна. Аха. Тэгвэл одоо маркетингийн менежер гэдэг бүр мэргэжлийн тухай илүү тодорхой, илүү нарийн ярих гэж бодож байна. Ихэнх хүмүүс ингээд ер нь давуу болон сул талын тухай ярилцъя гэж бодож байна. Ер нь ямар давуу талтай мэргэжил вэ? Ер нь бол аюу тийм маркетинг менежер бусад мэргэжилтүүд бодох юм бол байнга сурч хөгжихийг бол шаарддаг нэг талаасаа байх ёстой зүйл. Тийм. Тэгэхээр нөгөө нэг юу гэдэг чинь ингээд нөгөө маркетинг чинь жил ирэх бүр ингээд одоо ялангуяа Facebook дээр жишээ авъя тий. Facebook одоо ингээд метаверс болчихлоо шүү дээ шилжээд. Тэгэнгүүт ингээд нөгөө Facebook-ыг ойлгох гээд ингээд алгоритмыг ойлгох гол те ингээд Facebook дээр ингээд явж исэн чинь шууд metaverse гэл ингээд нэг талаасаа өнө бодхомлыг алгадуулчихад шүү дээ те. Instagram, TikTok гэх эндээс ороод ирдэг те. Тэгэхээр нөгөө нэг social сувг бидний хувьд одоо нөгөө маркетинг хамгийн чухал нөгөө түгээг мэдээлэл түгээг те. Жинхэнэ өрсөлдөх талбар болж шүү дээ те. Тэгэхээр энэний хувьд гэх юм бол ингээд айгүй хурдан шийдвэрлэлтүүд хийгддэг. Бидний мэдхгүй ингээд маш олон одоо юмуд гарч ирж байна те. Тэгэхээр тэрнэрийг нөгөө нэг аяа судалж авахгүй бол ингээд байгаа л би одоо зөвхөн Facebook-ээр л ингээд ухаал байж гэдэг ч юм уу те. Ингэх юм бол нөгөө нь хоцролоод байдаг. Тэгэхээр нөгөө нэг тухайн хүн өөрөө ямар байх нөгөө нэг чадвар гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг юм сониуч байх аяа хэрэгтэй юм шүү лээ. Тэгэл энэ яагаад ийм шалтгаантай болчих вэ? Хунгууд те гадардаг. Тэгэхээр нөгөө баян ингээ ямыг ингэж нэг ирж хайж судалж идэг те. Тэнгүүтээ юм нэг үнийг санаачлаад гişвчдэг те. Энэ нэг юм шүү, ийм санал байна гэдэг ч юм уу. Иймэрхүү нөгөө нэг талын чадрууд аяга хөгждөг. Тийм юу нь бол маркетинг менежер байх хэвээр нэг чадвар нөгөө талаас баян хөгжиж явж байгаа. Тийм ээ те. Яг энэ цаг үеийн хүмүүс яг юу хүсэж байна те. Би яг манай компани аль яг үеийн хүмүүс рүү чиглэж байна. Ер нь одоо үеийн хүмүүс яг ямар платформ ч юм уу их ашигладаг байна. Тэ яг юунд дуртай байна. Юугаар дамжуулж тэ хүнд маркетинг амар их юм боддог багтай. Тэгэл цаг үетэйгээ байнгын хөлний. Одоо нэг бид нар чинь ингээд аав ээжүүд гэхээр ингээд нэг юм гэр бүл олж шүү дээ. Тэгэхээр ер нь аль юм юу гэдэг одоо маркетинг менежер би ингээд төсөлж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо юм нэг маш том гэр бүл байхгүй юу? Одоо ингээд нэг бид нар generation шүү дээ. Одоо чи generation Z тэ эсвэл одоо бидний өмнөх generation X, generation Y, baby boomers гэл ингээд generation тустай хуваагдсан бааш наснасаа тий. Тэгэхээр нөгөө generation-уудын юм нэг ялгааг нь олоод за энэ baby boomers-ийн манай өвөө миндрийн үеийн баталтай хүмүүс тавагдсан тий. Ийм юмд илүү их одоо анхаарал хандуулдаг, ийм юм санаа зовдөг, ийм юм гоё дэмждэг гэл тий. Тэнгүүд одоо generation Z-ийг холоод ирэхээр одоо амар тийм тий. Social goal бол ер нь аль тий. Платформ байхгүй ер нь аль амьдрал гонхтой тий. Тэгэхээр нөгөө нэг энэ үеийн нөгөө нэг тухайн одоо генерашнуудын нэг тийм
онцлогууд биш үү? Тэднийг ингэж нөгөө нэг ялгаж яг нөгөө аав ээж шиг за одоо манай baby boomers-ийн үеийнхэн ийм хэрэгтэй юм байна. Манай generation Z-үүдэд ийм хэрэгтэй юм байна. За generation Y-ийнхэнд нэг ийм хэрэгтэй юм байна гэдэг ингээд нөгөө хэдий маркетинг менежер гэсэн ингээд нөгөө баг хөөгч шиг ингээд нөгөө мэддэг байх хэрэгтэй болчдөг ч юм уу те. Тийм ер нь төлөвлөж. Энэ хүмүүст ийм зүйл хөрөх юм. Эднэрт нь ийм маркетинг, эднэрт нь ийм төрлөх гэдэг төрлөөр маш олон зүйлийг. За тэгэхээр иймэрхүү гоё давуу талтай гоё сонирхолтой. Миний үчиг амар сонирхолтой мэрэгжил санагдаад байдаг байхгүй нэг юм. Баян ингээд офс ажил ингээд хийгээд байхгүйгээр өөр ингээд олон зүйлүүд хийгээд юм болоо гэж боддог. За тэгэхээр хүүхдүүдүүд ингээд амар гоёыг хараа сонгодог гэдэг яс түрүүн бас ярьсанчлаа. Ингээд маркетинг менежерээс ийм гоё биеста маркетинг менежер болно гэдэг. Тэгсэн чи яг тэгээ жинхэнэ амьдрал дээрээ ер нь сул талууд гэх юм уу хэцүү зүйлсүүд нь ер нь юу байдаг вэ? Ер нь аль айгүй тийм нас залуу байхдаа илүү их одоо нөгөө нэг ур чадвараа гаргахгүй бол ер нь одоо миний хувьд ч тийм ер нь яг залуу байхдаа л маркетераараа өөрийгөө таниулж ингэж үр бүтээмжтэй ажил хийж тийм үр бүтээлтэй ажил хийж ингэж явахгүй бол ер нь бол ингээд явах тусмаа ер нь ингээд маркетинг чинь ингээд нэг өнцгөө харчдаг болох гэдэг юм санагдаад байдаг. Тийм яг л энэ нөгөө нэг 90-ад оны маркетинг тийм 20-ад оны маркетерууд гээл тийм. Тэгэхээр яг нэг тим игнэнд ер нь бараг орчих байх. Тэг миний хувьд ч гэсэн одоо дараа чинь бүр 2060 оны маркетинг гүцэхгүй шүү дээ. Тэг тэр үеийг бас сэтгэхэд хэцүү шүү дээ. Тэр үеийг ямар ч өөр юм метаверс чинь үүж болоо байлаа тий. Тэгэхээр нөгөө нэг тэр үеийн ингээд юу ингээд судлаад ингээд явж идэх ингээд ер нь бол амархан хөгшөрдөг мэргэжил юм уу? Зарим мэргэжлүүд бол ингээд туршлага хуримтлуулах тусмаа ингээд эмч одоо жишээ биологч юм уу ингээд туршлага хуримтлуулах тусмаа ингээд өөр үнцэнтэй болдог тий. Манайхны хувьд бол залуу байхдаа чи ингээд маш ингээд зүйлийг амжуулж байхгүй бол ер нь аль ингээд яг амжилтгүй байна гэж хэлэхгүй. Мэдээс салбартаа бол ингээд тодорхой хэмжээний байр суурьтай байна. Гэхдээ л яасан ч хүн нөгөө нэг дараа чинь хөгжлүүдийг бол дараагийн генерашн бас гүйцэтгэх хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь бол маш амархан хөгшөрдөг мэргэжил гэж хэлж байна. Тэгээд талаараа жоохон сул талтай юм уу? Тийм байх тий. Тийм учраас бас тэр зүйл бас бодолцоо авах хэрэгтэй. Тэгэхээр маркетинг менежер болъё гэж бодож байгаа хүмүүст ямар зөвлөх өгөх вэ? Одоо хүүхдүүдэд. Ер нь ийм юм чи ингээд давхар хөгжүүлээд явбал чи ингээд ажлын байран дээр ч гараад юм уу чамд маш их туршлага ч юм уу ингээд илүү одоо хялбар ч юм уу болж чадчих шүү. Ер нь бол ийм санагддаг. Яг өөрөө ингээд волонтер хийх аягүй чухал. Одоо жишээ нь сайн дурын ажил бол яг юм нэг хийж үзэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг энэ одоо маркетинг менежерийн хувьд гэх юм бол илүү компанид ажил те компани брендийг ингэж таниулах гэдэг нөгөө нэг талаас мэргэжлийн хэллэгчсэн нөгөө талаас нь хүмүүст ингэж хүргэх сурчлага зүйлсүүд аягүй хийдэг байхгүй. Тэгэхээр тэрнийхээ хүрээнд нөгөө нэг яг тэр одоо янз бүрийн сайн дурын ажил те явж байгаа хөтөлбөрүүд тэр үед зарлагдж байгаа гой ивентүүд юу юм те тэр болгонд нь оролцоод нөгөө мэдээлэл аягүй сайн цуглуулж хэрэгтэй. Тэгээ ер нь л тэр мэдээлэл хүргэж байгаа зүйлсүүдийг чи маркетинг менежер санаачилдаг. Тийм учраас чи тэр хэмжээний өөр гой зүйлсүүдийг санаачилж чадах уу те ингээд ямиг ингээд нөгөө аягүй олон талаас нь ингээд шүүмжээр ингээд бас хараад нөгөө сайн дурын ажилтан чигээд тэ за энийг ингээд өөрчлөлт зүгээр юм байна. Энэ дээр ингэсэн бол гоё ч юм уу ингээд бодож байгаа бодлоод орж ирж байгаа л чи ер нь бол маркетинг менежер болоход ер нь л төхөө юм байна. Чамд ийм скил ингээд байгаад байгаа юм байна гэдэг тийм зүйлсд очих дуртай ч юм уу те гоё ивентэд очих дуртай. Эсвэл хүнтэй гоё яриа өрнүүлэх дуртай. Хүнд ингээд гоё зүйлсэн талаар ярьж өгөх дуртай те. Тэгээ өөрөө бас ингээд хүмүүсийг хөгжүүлэх ч юм уу юм нэг гоё ажлууд ингээд компанид шинээр хийх дуртай тий. Ер нь ийм нэг цаанаасаа байдаг бол ер нь бол ийм скил байна л гэсэн. Тэгэхээр 4000 төгрөгийн имийг компьютер ландаас аваад ангидаа очиогоо 8000 төгрөг зарна гэдэг. Маркетингийн скил мөрөө. Энэ бол илүү нэг борлуулалтын талын. Тийм ээ тий. Борлуулалт маркетинг гэж шүү. Яг одоогийн нөгөө нэг байгууллагууд тий. Маркетинг борлуулалт хоёр нь нэг байдаг байгууллагууд ихвчлэн байгаа. Тий. Томоохон групп компаниудын хувьд гэх юм бол тий. Одоо нэг Монголтой ирээ ажиллах гэх юм бол том групп компани соёл ондоо, стартап компаниудын соёл ондоо байдаг ч юм уу тий. Байгууллагын соёл гэдэг нэг яриач шүү дээ. Тэгэхээр тэр нь яг юу яд юм бэ гэхээр нөгөө юу болчихдог байхгүй юу? Чингэндэг хувьд одоо сая ялсан шүү дээ. Ингээд
4000-аар аваад 8000 зарчлаа тий. Тэрэл нөгөө борлуулалтын албаны хийх одоо борлуулагч хүний байх хэвээр чадвар ч юм уу тий. Чимээ зарч байгаа оо nice болж штэ тий. Массан борлуулалт тий. Тэнгүүд маркетрууд нь яах вэ гэхээр тэрийг ингээд нөгөө нэг яаж одоо нөгөө нэг сартчлаа тэр хүнийг авах хэрэгцээг бүрдүүлж өгч юм гэсэн үг байхгүй. Чамд энэ ном хэрэггүй байсраад л хэрэгтэй юм шиг ойлголоо тий. Ер нь нөгөө хэрэгцээг ингэж нэг бүрдүүлээд тэнгууд нэг юм сэтэл үүсгээд шүү дээ тий. Нэрэж би нэг дэвтэр авчтсан мөгө бодогдуулах зүйл маркетрыгээд яг ингээд энэ штэ энэ ном шүү гэдэг ингэж байгаа юм борлуулах шүү гэдэг юм уу? Ер нь тэгээд болчихтой юм зэрэг. Тийм байна. Чамд энэ хэрэгтэй шүү гэдэг нь маркетинг. Гэтэ яг ямар дэвтэр хэрэгтэй гэдэг нь борлуулагч нар. Тэгэхээр манай технологийн багш маань маркетинг гэмээр инженерээс байна. Та нар тэрийг авах гэдэг. Игүүд би аваад зарцуулаад ингээ борлуулалтын ажилттай байсан юм байна шүү дээ. За тэгэхээр юу манай клуб ч гэсэн бас маркетингийн баг гэж хүртэл байдаг байхгүй манай ингээ оюун өсвөр клуб ингээ сайн дурын ингээ үйл ажиллагаа хийдэг. Тэг өдөр дотроос ингээ бас яг маркетингийн чиглэлээр ингээ цаашдаа явъя хүсдэг хүүхдүүд ингээ зөндөө байдаг тийш ороод ингээ цаашдаа ингээ маркетингаар ажиллана гэдэг. Тэм учраас ч гэсэн бас клубуд хүртэл ингээ хэрэгтэй байдаг маш чухал мэргэжил гэж бодож байгаа. Тэгээд ер нь ингээ манай цаг дуусгатан зогсон байна. Тэгээд танд нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл байна өө. Ер нь бол яг түрүүн ч хэлгээд аюу хийж одоо миний хувьд гэх юм бол ер нь бол сургууль биш мэргэжлээс үг сонгорой гэдэг зүйлийг аюу агуулга хэлмээр байна. Ер нь бол би ч гэсэн энэ дээр алдчихсан. Тэгэхээр нөгөө тэр үеийн хамгийн чухал зүйл нь миний хувьд юу чаддаг вэ гэдгийг олох аюу чухал. Тэгэхээр нөгөө тэрийгэ олоогүй байж би гой сургууль сурчих юм бол болоо гэхэд нөгөө гой сургууль байсан ч ямар ч хинж биш гэдэг нь яваад байгаа юм хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрийгэ аюу олоосоо л гэж хэлмээр байна. Тэгээд your life your choice шүү. За маш их баярлалаа. Подкастыг маань хөндөлж ирсэн чинь маш их баярлалаа. Тэгээ подкастаа дуустал үзэгчтэй баярлалаа. Ингээд Чингис Өгтийн подкастын өрөөд өндөрлж байна. Баяр таа.